Монгол улс дахь уул уурхайн бизнес ба хүний эрх сэдвт олон улсын баг хурал зохион байгуулагдлаа. Хүний эрхийн үндэсний комиссараас 10 аймаг 15 суманд уул уурхайн болон түүнтэй холбоотойгоор хөндөгдөх хүний эрхийн асуудлаар судалгаа хийжээ. Судалгаагаар иргэдийн эрүүл мэнд амнаас эрүүл аюулгүй орчин амьдрах зэрэг олон эрх нь зөрчигдөж байгаа нь тогтоогдсон байна. Өмнөговь аймгийн 3 төс суманд амьдардаг малчин өөрх 1 жилийн дотор 3 хүүгээ алджээ. Бага насны 2 хүн уурхайн тогтоол усанд амьж амь насаа алдсан бол том хүн уурхайн хурц харуулагчдэр осолцож нас оржээ. Энэ бол зөвхөн уул уурхаагаас үүдсэн нэг айлд тохиолдсон хүний эрхийн зөрчлийн бодит баримтаа. Мөн Өмнөговь аймгийн 3 төс сумын хэмжээнд нийт 11 аж ахуй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. Бүгд олборлолтын ажлаа явуулаад эхэлвэл бэлчээр гол ус тойрон бүрдийн асуудал хүндэрч зарим баг бүхэлдээ уурхайн талбай болох аюул ойрхон байгааг орон нутгийн иргэд учирлаж байна. Бид хүн 5-10 малын бичээр үр хойч ирээдүйн нутаг шиг бас агчсан газрын авчултыг ухуулахгүй сэмдэгжүүлэх бай. Бид хүн усан уурчин бүлэр нь тэр сумыг гаргууд нь гаргаад өгсөн 11 дэлхийн сэтгцэн зөвшөөрлийг өгсөн байж байгаа бид хүн дэрийг ухуулах гэж байж байгаа ард жишээ бид. Уул уурхай ашиглалттай холбоотой эрхэн зөрчигдөж байгаа иргэдийн хэсэг бол бичил уурхайчид. Тэдэнд олборлох газар байхгүйгээс харуул хамгаалалтын албаныханд хөөгдөж амнаас эрүүл мэндээр хохирсон тохиолдол олон. Тухайлбал Дорноговь аймгийн Ариг суманд гар агаар ашигт мосмол олборлох хугацаа 15 хүн амнаас алджээ. Энэ мэт олон баримт байдгийг бичил уурхайчид хэлж байсан. Хүний эрх гэдэг нөгөө талаас айгүй том асуудал хөндөгдөө гараад ирдэг. Өнөө хөөгддөг, туugддаг, багж магжийн хураадаг, тийм ээ. Машин одоо сүүлийн үед машины номер хүртэл тайлаад аваа иччихэж ш. Тэр хэм бэхэр цагдаагийн байгууллага тэгдэггүй. Одоо ерөөсөө сүүлийн үеийн харуул хамгаалалт гэж нэг айгүй том эрх мэдэлтэй хүмүүс гараад ирсэн. Хүнийг зодддог, дээрэмддэг, юмыг булаадаг. 2010-аас 2012 оны 10 сарын байдлаар Өмнөговь аймгийн нүүрсний зам дээр 310 зам дээр ус гарчээ. Үүнээс болж 26 хүн нас орж 44 хүн хүнд болон хүндөвтөр гэмтэл авчээ. Тиймээс уул уурхайг тойрсон хүний эрхийн асуудлыг зөвхөн ярилцах биш, шат дараатаа шийдвэрлэх нь чухал болоод байгааг албаны хүмүүс онцлоо. Бидний гол одоо юм бол энэ хэвлэл мэдлэлээр дамжиж иргэдэд өөрсдөнд нь эрх үүргийг онцлуулах явдал чухал байна. Нэг хоёрдугаарт одоо тодорхой саналуудыг би тавилаа. Энийг төрийн шийдвэр болгож энэ төрийн шийдвэрийг төрийн байгууллагад хянахаас гадна иргэний нийгмийн байгууллагууд хяндаг болмоор байна. Сэтгүүлч та нар өөрсдөө хяндаг болмоор байна. Иргэд өөрсдөө хяндаг болмоор байна. Төрийн зохицуулалт маш шаардлагатай байгаа. Төрийн бодлого юм уу, төрийн одоо бичиг цаашдууд одоо бүр илүүдэж байна. Өнөөдөр уул уурхайд бичээд Монгол орн хүний эрхийг дээдлэн, хүний эрхийг хамгаална гэж тунхагласан. Яаж хэн хамгаалах, хэн томдол гарах, энэ өдөр юу ч хэн ч ярьдаггүй энэ тухай механизм байхгүй. Цаашдаа манай улс уул уурхай салбарт хуулийн хэрэгжүүлэлтийг сайжруулж, байгаль орчин хүрээлэн буй орчин дээлтэй эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх нь чухал байна. Ингэхийн тулд ирээдүйд учрах хор уршиг тооцож, урьдчилан сэргийлдэг болох мөн уул уурхай компаниудын ил тод нээлттэй бодлого өгүүлэгцээр байгаад мэрэгчлэнүүд хэлж байсан юм а.